Би Топоз аймгийн их хэмж унтуулгын хэмж гамбол гэдэг юм байна. Залуу хэмжээний хувьд ерөнхийдөө бас айдастай хөлстэй мессажтай ордог жишээ болоод огтлоо. Манай эмдэг тарих нурууны ус гинтэл савдын мессажны тусламжуулж төлбөртэй үйлчилж байгаа. Ард иргэдэд ачааллыг бууруулахаас болоод одоо нэг юм жишээ байна л да. Саяхан одоо мессажд ороод маш их амжилттай болоод нэг өвчтөн хэмжлэг гаргасан байгаа. Нөгөө өвчтөн маань одоо гам дэвлэм гэх мэт юмнуудыг зөрчсөнтэй холбоотойгоор бид нэрийг шүүх цагдаагийн байгууллагад өгсөн. Бид нэрийг шалгаад эмчнэрийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэдэг дүгнэлт гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүргийн мэргэжлийн хяналттай, нийслэлийн мэргэжлийн хяналтаар бас өгсөн. Бид нэр бас шалгасан байгаа. Бидний алдаатай үйл ажиллагаа байхгүй гэдэг дүгнэлт гарсан. Өвчтөнгийн арга гэр болон одоо эмчнэрийн нэр үндэд маш одоо хүчтэй сөргөөр нөлөөлж байна. Сошиал ертөнцөөр телевиз дуудаж эмчнэрийг одоо гутаан дарамжуулж байна. Одоо миний гар утсан дээр маш их баримтууд одоо хэсэглүүлсэн байна. Одоо янз бүрээр хэл алуурчин гэх мэтээр одоо орой үеийн цагаар нэлээд давшилтанд одоо өртөж байна. Миний хувьд би эрх удаа ангаах ухааны сургуулийг дүүргэж ирсэн их хэмж байгаа. Эмчүүний хангах хөргөсөнтэй холбоотойгоор бид нар одоо юм үйл ажиллагаа байхгүйгээр маш их сэтгэл дундуур явж байна. Залуу эмчүүд айцтай дараа дараагийн хаалгаанд нэлээд айц үзтэй болдог, сэтгэл санаа дарамттай болсон